Тэнгэрээс саялах цагаахан цас. Өнөөдөр ч их цас орж ин дөө. Яг л өмнө нь хөл хорой гэж огтхон ч байгаагүй юм шиг. Яаж энэ хөл хоройг нэг өр бүтээлтэй шиг даваа дөө. Ямар тач зүүн тишгээ 30 минут, баруун тишгээ 30 минут, дээшээгээ доошогоо бас 30 минут хараад хэвтчихлээ. Ингээд хэвтээд байвалч миний торно гэдэг ч өстой лөөлий болох байх та. За тэр одоо торнч гэж одоо хатлаа болох үсттэй. Толгоондоо л нэг жоох юм хийчихлээ. Ядахнаа нэг өдөрт 10 үг чэйжлээ байвал хэд хоногийн дараа бас нэг хэдэн үг чэйжэр мэддэг болчих байх та. За миний үг чэйжлэн ч гэж юу ахгүй. Хөргөчөндөө махал давсах гэдэг юм да. Мэдсэн бол мах аваад хатгалж идэг гэж. Хатуу хөл хоройнд шилчиг ин мэдсэн болж их юм амжуулах байсан да. Бичлэгийн маань үтсэн 300 мянга ч одоо. Намайга бүр мартах үсттэй ч хаас. Шинэ жилч бас сайхан баяр шүү. Санта Клаус гэх өмөр хүн бий дээ. Наадмаар сайхан бүх барилддаг да. Яач жоохон нэг ирчүүд юм баяр өргөх. Цагаан сар шинжил бас л хотлоо алчлаа да. Олонч нэг сайхан иддэг баяр да. Гэцсэгээд энэ давч унтсан билүү? Нэр тийштэй. За хаа хөл хоройг ашиглаад давчоо нэг хадаад авъя да. Хий гэж бодож исэн юмнуудаа л энэ хөл хоройны цаг хугацаанд хийгээд амжуул. Олонч бас цаг хугацаа олгож байна да. Эрүүл мэндэ бодоод гэрээсээ гарахгүй ингээд байж байгаа нэг талаараа зөөвч юм шиг. Гэхдээ идээд унтаад байвалч та бас бүтэхгүй л байх л та. Цас сайхан орж шүү.